Дараагийн бичлэгтээ тавтаа морил. За өнөөдөр та бүхэндээ талархлаа илэрхийлэнгээ нэг богинохон бичлэг хүргэе гэж бодож байна. Юуны төрөнд YouTube маань 10,000 болсон байна. Маш их баярлалаа. Эхнээс нь үргэлж хамт байж дэмжиж ирсэн. За тэгээд дундаас нь орж ирсэн, чимээгөө сонсдог, гоё урмын үгээ хайрладаг, санал бодлоо хуваалцдаг. За зөндөө олон зүр хэлгээдэг бүх хүмүүстээ бүр бүгдээрэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Үнэхээр гоё мэдрэмж төрж байна. Тэгээд цаашид ч гэсэн өөрийнхөө сонсож ойлгосон, уншсан бүх зүйлийг та бүхэнтэйгээ ингээд хуваалцаж явах болно гэж хэлмээр байна. Одоо яг ингээд бодохоор нэг зүйлийг маш их ойлгож авсан юм байна гэж бодлоо. Юу вэ гэхээр бид нар ер нь өөрийгөө те маш их өөрчлөх гэж ингэж хичээдэг, яардаг ийм талтаа байна л да. Ер нь анзаараад тахт тэгж сайжрыг ингэж ч өөрчлөе, ийм ч болъё гээл те. Ер нь бол мэдээж энэ сайн ч гэсэн нөгөөтэйгүүр нэг ойлгосон зүйл маань болохоор заримдаа хүн ингээд өөрийгөө өөрчлөе, өөрийгөө тгий ингээ гэж бодохоос илүүтэй өөрийгөө зүгээр л нэг сайхан сонсоод өгөх нь бас хамгийн чухал байдгийм байна гэдгийг ер нь маш их ойлгож байна. Тэгэхээр өөрийгөө хит их өөрчлөх гэж битгий яараарэ. Заримдаа ингээд зүгээр сонсоход л бид нарт хангалттай байдаг шүү. Тэгээ одоо ингээ 2026 он маань салхины 90 үе гээд казино жидай гээд ингээд эхэлсэн явж байгаа тийм нурж ингээд бичлэгүүд байгаа. Тэгээд өмнө нь болохоор газрын 90 үе гэж яригддаг байсан. Тэр үед болохоор юу чухалчилдаг байсан гэхээр бодит эд зүйлстэй албан тушаал одоо юу гэдгийг эд материалыг илүү чухалчилдаг тийм цаг үе байсан. Харин одоо болохоор мэдээлэл, хувь хүний эрх чөлөө, холбоо харилцаа илүү аливаа зүйлд уян зөөлөн уян хатан байх гэсэн зүйлүүд чухалчлагдж байгаа. Дээрэс нь бусдтай хуваалцах гэдэг зүйл бас их гол болоод байгаа гэж яригддаг байгаа байхгүй юу? Газрын 90 үе гэдэг маань ер нь бол эд хөрөнгө чухал гэдэг шиг дээрэс нь аливаа зүйлийг төвчих хэрэгтэй юм байна. Угаасаа л ийм байх юм байна гэсэн нэг тийм баригдмал зүйлүүд маш их байсан. Жишээлбэл нэг газараа удаан ажилладаг ч юм уу, тийм байвал илүү сайшаагддаг ч юм уу те. Төвчиж ингэж хүний үгийг маш их авдаг бол их сайшаагддаг ч юм уу. Өөрийнхөө яг жинхэнэ мөн чанарыг сонсохгүй бусдын үгээр нөгөө амьдрах гэдэг зүйл ч гэсэн ер нь маш их байсан. Тэрийг тэгээд хүмүүс ийм л зүйл гэж ойлгодог байсан гол нь. Тэгтэл салхины 90 үед болохоор мэдээлэл, мэдлэг, харилцаа, интернет, за сошиал ертөнд улам илүү ингээд хөгжиж байгаа угаасаа харагдаж байгаа тий. Тэгээд дээрэс нь чөлөөт уян хатан байдал. Хамгийн гол зүйл нь өөрийнхөө жинхэнэ дуу хоолой, үнэн байдал гэдэг зүйлийг сонсох хэрэгтэй гэж байгаа. Энэ дээр баригдахгүй сэтгэлгээ гэж байгаа байхгүй юу? Угаасаа тийм гэсэн баригдмал бодол байдаг бол тэрийг айл болох өөрчилж өөртөөгөө ажил тий. Бусдын юу гэх бол яах бол гэдгээс өөрийн зорилт яаж амьдрахаа ингээд ер нь хойшин тавиад байдаг бол надад үнэхээр юу чухал юм бэ гэдгээ бодож үз гэсэн тийм зүйлүүд байгаа байхгүй юу? Тэгээд хитрхи одоо дүрмэнд баригдаад тэг өөрийнхөө яг амьдралд юу чухал вэ гэдгээ мэдхгүй ингээл яваал ах юм бол яг энэ салхины цаг үед тохирохгүй гэсэн байна. Тэгээ нэг баснда өөрийнхөө сэтгэлийг аль болох нуухгүй зөв ингээд илэрхийлж сурахад бас суралцах хэрэгтэй. Өөрийн чинь амьдралд те өөртөө хэрэггүй ачаа, гомдол, айдас, хуучин итгэл үнэмшил гээд ингээд бидний амьдралд саад болж байгаа зүйл байдаг бол ерөөсөө тавьж явуулах орхих хэрэгтэй гэж байгаа. За бусдын хүлээлтээс илүү өөрийн мэдрэмжээ сонсож яг тэрнийхээ дагуу хөдөлж чадах юм бол бүх зүйл яг голдролтой ороод гоё болоод явах боломжтой гэсэн юм зүйл байгаа. За тэгээд ингээхийн тулд бид нар яах ёстой гэхээр юунаас эхлэх ёстой гэхээр эхлээд өөрийнхөө тэр нөгөө итгэл үнэмшил яг юу вэ миний дотор, би яг ямар итгэл үнэмшилтэй хүн бэ, миний хувьд яг юу чухал юм бэ гэдэг зүйлүүдэд тодорхой болох. Тэгээд дээрэс нь өөртөө тохирсон амьдралын дадал гэдэг зүйлийг бий болгох тий. Ингэж чадах юм бол салхины урсгалд одоо бид нар туугдаад явах юм уу, эсвэл салхины урсгалыг өөрчлөөд ингээд өөртөө ашигтайгаар эргүүлээд явах юм уу гэдэг зүйл яригдж байгаа байхгүй юу? Японоор бол
казени нагасарерука, казени норука л гэж байгаа юм л та. Тэгээд салхинд туугдж амьдрна гэдэг нь яг ямар зүйлийг хэлээд байгаа юм гэхээр өөрийн шийдвэр, байр суурьгүй, за тэгээ бусдын үг нөлөөгөөр ер нь бол амьдардаг. За өөрийнхөө амьдралыг хаашаа явж байгаагаа сайн мэдхгүй те ингээл урсгалаараа яваад байдаг ч юм уу. Казени нору гэдэг нь болохоор салхийг өөртөө ашигтайгаар ингээд хэрэглэх, ашиглах. За тэхийн тулд яах вэ гэхээр одоо тэр салхин дээр суугаад салхийг өөртөө ашигтайгаар эргүүлж ингэж ашиглаж чадах гэсэн үг байхгүй. Салхины тэр хүчийг өөрийнхөө амьдралд зөвөр ашиглах гэсэн ийм утга байгаа. Тэгээ одоо яг энэ цаг үеийнхээ урсгалыг бид нар илүү ойлгож мэдэрч өөрийн тэр яаж явах гэдэг сонголтоо тодорхой болгож өгөх цаг нь байгаа дээ. За тэрнээс гадна өөрийнхөө 5 мэдрэмхүйг илүү их хөгжүүлнэ, тэ илүү их ашиглана. За тэгээд өөрийнхөө сэтгэл рүү өнгийгөөд за тэндээ дахин одоо юу гэдгийг өөртөө байхгүй шин тийм бодол ухамсарыг бий болгож чиглүүлж өгч гэдэг юм уу. Өөртөө маш олон асуултууд тавьж үзэхтэй би яг одоо яаж мэдэрч байна, юу мэдэрч байна гэд ингээ өөрийнхөө дуу хоолойг дахин сонсож өгнө гэсэн үг. Мэдээж бусдын үг, бодол, санал гэдэг зүйл чухал да. Тэгээд тэрийг ч гэсэн сонсох хэрэгтэй. Манайхан тэгж ярьдаг штэ тий авах гээхийн ухаанаар ханд гэд яг тэрэн шиг сонсохын сонсоод за тэндээсээ авахыг авна гэсэн үг байхгүй юу. Тэгээ хайхыг хайна гэсэн үг. Тэрнээс биш огт бас хүний үгийг сонсохгүй гэж болохгүй. Авах зүйлийг нь авна. Тэрийг ингэж динлэх ухамсар бодол гэдэг зүйлээ өөртөө зэгслэх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу. Бид нар л өөрийнхөө мэдрэмж байдаг юм уу, сэтгэл байдаг юм уу, бие байдаг юм уу тэр бүх зүйлээ ингээд чухалчилж тэгээд дараагийнхаа шийдвэр, дараагийнхаа алхмыг гаргаж ингэж явах хэрэгтэй шүү дээ тий. Тийм болохоор ер нь бол салхины цаг үед илүү зөөлөн хувь хүний онцлогийг илүү их одоо гаргаж болох ямар ч хүн яаж төрж, яаж өссөн, амьдрал ямар байсан, хүүхэд нас тэгж өнгөрсөн гэдэг зүйл ердөөсөө хамаагүйгээр энэ цаг үед хинч байсан, яаж ч өөрчлөгдөж, өсөж, хөгжиж, юу ч хийж болохоор ийм одоо нэг талаараа маш сайхан юм чөлөөтэй уян зөөлөн цаг үе болцсон байгаа байхгүй. Тийм болохоор яг энэ цаг үеийг өөрөөсөндөө маш зөвөр ашиглаад өөрсдийгөө яг тэрлүү зөв чиглүүлж явах хэрэгтэй болж байгаа. Тэгж чиглүүлэхийн тулд бид эхлээд өөрийнхөө дотор хүнийг ойлгож мэдэх хэрэгтэй. Тэгээд юу хүсдэг, юу мэдэрдэг, би яг ямар хүн юм бэ гэдгээ зөв таних хэрэгтэй болно гэсэн үг. Дотор хүнээ таньж чадах юм бол бид нар тэр салхийг зөвөр өөртөө ингээд ашигтайгаар ашиглах боломж нь бий болно гэсэн үг байхгүй. Өөрийгөө таньж мэдээгүй, өөрийгөө яаж амьдрах гэдгээ ойлгоогүй те. Миний амьдрал юу чухал юм бэ гэдгээ тодорхойлоогүй хүн болохоор ерөөсөө урсгалаараа туугдаад ингээд явхаас өөр аргагүй болно гэж байгаа. Тийм учраас бид нар яг одоо энэ нэг сарда багтаагаад ч юм уу ер нь бол өнөө маргаашгүй ер нь энэ 7 хоногт би яг юу мэдэрч байна, би юунд тайван байдгийг, би яг хаана над жаргалтай байдгийг, би ямар зүйлээс гоё мэдрэмж авдгийг те гэд ингээд маш олон асуултуудыг асууж бодож үзэх хэрэгтэй гэсэн үг. Тэрийгээ ингээд тодорхой болгоод явчих юм бол цаашаа юу руу чиглээд явах чиглэлүүд нь аяндаа бас тодорхой болоод гараад ирнэ шүү дээ тийм ээ. За тэгэхээр өнөөдрийн бичлэгний маань гол санаа болохоор ерөөсөө 2026 он бол бид нар өөрсдийгөө өөрчилж чиглүүлж чадах юм бол хүснээрээ ингээд өөртөөхөө амьдралыг өөрчлөх боломжтой учраас яг одооноос өөртөө асуулт тавиад өөрийгөө тодорхойлороо гэж хэлэх гээд байгаа. Тэгж чадах юм бол дараагийн одоо тэр өөрөөсөө гарах энерги, хүсэл, биелэх, за тэгээд хийх зорилго, зорилт гэдэг ингээд бүх зүйлүүд маань тэндээс ингээ уялдаа холбоотой яваад ирэх учраас хамгийн түрүүнд хийх зүйл бол ерөөсөө л өөрийгөө таних гэсэн үг. Үргэлж намайг сонсож, дэмждэг та бүхэндээ маш их баярлалаа гэж дахин хэлье. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.